Оройн төргийн эмзэгчтэй ам нээвэл зочны ярилцлага эхэлж байна. Энэ дод бид хууль зүйн шинжилх ухааны доктор, Монгол Улсын их сургуулийн профессор Лүндэн Доржийг үрээд байна. Урилга хүлээж авсан танд баярлалаа. Баярлалаа. Оройн төргий. Оройн төргий. Тэгэхээр сүүлийн үед улсын хурал дээр ерөнхий төчөөс наачилсан улсын хурлын гишүүнийг эгүүлэн татах агуулгатай ийм хууль орж ирээд гишүүдийн дунд маргаан өрнж байна л та. Тэгэхээр та хуульчхүүний хувьд ер нь энэ асуудал дээр ямар байр суурьтай байна? Юу гэж харж байна? Тэгэхээр энэ дэлхийд дахинд 21-р зууны ихээр нэг 3 ойлголт их модонд орсон гэх юм уу? Тэр нь ер нь юу гэсэн үг вэ гэхээр альва байгууллага, эрх мэдэл, хамт олон, хүнч гэдэг юм уу? Тэн дээр яригдж байгаа нэг 3 шинэ институт ойлголт их яригдж байна. Тэр юу вэ гэхээр энэ бол нэгдүгээрт бол хариуцлагатай байдал. Хоёрдугаарт бол үр нөлөөтэй байдал. 3 дугаарт бол бүтээмжтэй байдал гэдэг ийм юм бол их модонд орж яригдж байна. Тэгээ өөрөөр хэлбэл ямар ч одоо нийгмийн байгууллага тогтолцоо эрх мэдэлд тэнд хариуцлагатай байдал суларчих юм бол тэндээс одоо үр нөлөөгээ чинь байхгүй болчихдөг юм байна. Бүтээмж гэдэг юм байхгүй болчихдөг юм байна. Тэгээд үр нөлөө бүтээмж байхгүй болчихоор тэнд юу орын залгаж гарч ирдэг вэ гэхээр жаахан одоо бүтлгүүдэл, дампуурал, дориотох, муудах ийм юм л явждаг л да. Тэгэхээр би Монгол Улсын ерөнхий төчийн санаачилсан хуулийг бол одоо парламентын дархлааг сулруулаад парламентын ардчлалыг үгүй хийгээд ингэж байгаа гэж одоо яг зарим гишүүн тэгж тайлбар хийлээд байна л дээ. Би бол одоо бас энэ асуудлыг анхаар судалж идэг хүний хувьд бол би бол ерөөсөө огт гэж харахгүй байгаа. Тэгэхээр манай улсын хурлч ер нь жаахан түүхээс ахваад одоогийн байж байгаа үндсэн хуулийн эрх зүйн зохицуулалтч тэр эрх зүйн байдлч тэр ер нь жаахан хариуцлагын гадна байж байгаа ганц эрх мэдэл штэ. Би бол одоо их олон удаа ярьж байгаа штэ. Бид нэр одоо манай улсын хурлчийн засгийн газартаа хариуцлага хүлээлгээд насыг 1.7 жил болгоцсон гэж ярьдаг тийм үү? Тийм. Одоо тэгэл тогтворгүй байна гэж яриад байгаа. Тогтворгүй байна гэж ингэж яриад байдаг. За тэрийг их муу байна гэж ингэж байдаг. За тэгээ би бол яг зүгээр энийг заримдаа бол нэг шөмжилтэй ханддаггүй. Ер нь бол хариуцлага хүлээлгээд огцруулаад ингээд дараагийнхаа юмыг тавьж хийчихнэ гэдэг бол тэр систем бас одоо эрүүл байгаагийн шинж тийм үү? За бас ард түмэнч гэдэг юм уу? Ямар нэгэн одоо хэсэг бүлэг хүмүүсийг эрх мэдэлээр дархалчаад байж байгаа юм биш юм байна тийм үү? Бас халж сольж чаддаг гэдэг чинь ардчлалын чухал үзүүлэлт шүү дээ. Тэгэхээр танихаар бол засгийн газрыг одоо ингээд хэрвээ ажиллаж чадахгүй байвал ойр ойрхон огцруулаад байхад бас нэг талдаа эрүүл үзэгдэл гэж. Нэг талдаа эрүүл үзэгдэл. За энэ талаас нь харахад бид нар бол энэ сүүлийн 34-5 жилд манай улсын хурал засгийн газарт бол сайн хариуцлага тооцсон. Тэгсэн. Нас бүр хэтэртлэн гэж хэлж болно. Одоо хугацааг 1.7 жил болтол гэж тий. Хамгийн сүүлд бол баг 8 сар болчихвоо яа. Тийм ээ тий. Одоо тиймэрхүү юм болоод байна. За тэгсэн чинь манай улсын хурал өөрөө ерөөс хариуцлага хүлээж ирсэн түүх байдгүй юм байна. Хөөд баг тийм шүү. Тэгээ ерөөс хүлээдэггүй. Тэгээ хариуцлагын гадна байдаг систем өөрөө хүссэн хүсээгүй аяндаа доройтдог. Өнөөдөр биш гэхэд маргаас доройтдог. Тэнд бол одоо тэр системийн доройтол цаагаараа өөрөө өөрийгөө идэж эхэлдэг. Ийм юм явж байгаа л доо. Тийм учраас парламент одоо тардаг тийм зохицуулалт манай үндсэн хуулинд хуурмаг 2-3 тохиолдлыг л хуульчилсан болохоос биш тэр нь бол бодтойгоор хэрэгжих тийм механизм манай үндсэн хуульч байхгүй юм. Тэгэхээр өнгөрсөн 35 жилийн түүхэд Монгол улсад ер нь нийтдээ нэг 9 парламент одоо бүр ирэхэнд хэрэгжээд явж гин тийм үү? Тэгэхээр энэ 9 парламентаас нэг ч одоо хариуцлага хүлээгээгүй гэдэг маань бүрэн бүрэлдэхүүнээр нь одоо огцруулах гэдэг юм уу, тараах гэдэг асуудал ерөөсөө байгаагүй. Тодорхой нэг 2-3 гишүүнээр нь ингээд хөдөлгөлзүүлэх одоо эгүүлэн татах гэдэг асуудлуудыг бол ярьж ирсэн юм байл нь шүү дээ тийм үү? Тий, ерөөсөө манай улсын хурлчин тарах механизм үнэн чанартай үндсэн хуулинд байхгүй шүү дээ. За яг хөө тэр үндсэн хуулинд бол өөрөө тарна гэж байгаа. Тэг өөрөө тардаг юм гэж байхгүй шүү дээ. Тэр бол бодтой хэрэгжих механизм биш. За ерөнхий сайдад томилж чадахгүй 30 хоног бол 45 хоног бол энэ төргээд энэ
2000 оны өөрчлөлтөөр нэг тийм жаахан бас нэг тардаг юм шиг харагдуулах гэж нэг тиймэрхүү зохицуулалтыг бол хийсэн. За би бол энэ улсын хурлд хариуцлага хүлээлгэх энэ нэг үндсэн хуулийн заасан 3 тохиолдлыг бол миний энэ насанд битгий хойт насанд энэ чигээрээ байвал хэрэгжихгүй процесс л гэж би өвдө хардаг. Хурмаг зохицуулалт. Тэгэхээр парламентыг тараах одоо зохицуулалт ер нь үндсэн хуулинд хангалтгүй туссан байна гэдэг асуудлыг та хүндж чинь. Тэгвэл 2019 оны үндсэн хуулийн өөрчлөлтөөр гүйцэх засаглалыг илүү хүчтэй болгох, ерөнхий сайдыг одоо илүү эрх мэдэлтэй болгох ийм зохицуулалтыг хийсэн гэж хараад байгаа боловч сая одоо ингээд шинэ парламент бүрдээд одоо 2 ч засгийн газрыг огцруулчлаа ш. Тэгэхээр ерөнхий сайдын одоо эрх мэдэл нэмэгдээгүй байгаа юм болов уу гэсэн ойлголт төрөөд байна. Тэгэхээр ер нь бол ийм штэй мөнгөдүүлээ. Энэ 92 оны үндсэн хуулиас хойш үндсэн хуулийн чинь одоо 2-3 удаа дөрвөлтэй томоохон өөрчлөлт оруулчлаа штэ. 90-ээс 2000 оныг дамжуулаад нэг өөрчлөлт хийчлээ. За дараачих нь бол 19 оны том өөрчлөлт ингээд хийлээ. Тэгэхээр энэ өөрчлөлт болгонд яригддаг нэг асуудал байдгийг. Тэр нь юу вэ гэхээр давхар дээлийн асуудал яригддаг. Давхар дээл. За тэгэхээр улсын хурлын гишүүн засгийн газрын гишүүн одоо байж болно болохгүйгээд за эхлээд бол болно гэжээснэ болохгүйгээ сүүлдээ 4 болгоод сүүлдээ бүр 4 чирэггүй юм байна бүгдээрээ байж болох юм гээд 3-1 нь байж болох нэг ковод тогтоогоод тэрийгээ хүчингүү болгоод ингээд бүх үндсэн хуулийн өөрчлөлтийн одоо нэг халуун сэдв нь яг өөр өөрчлөлтүүд хийжсэн л дээ. Тэгэл тэрэн дотор одоо нөгөө засгийн газрын энэ эрх хэмжээтэй холбоотой тэрийг яаж нэг жаахан улсын хурлын хамаарлаас жаахан бие даасан болгох уу засгийн газрыг яаж хүчтэй болгох уу огцорчоод байдаг байдлыг нь одоо яаж жаахан бэхжүүлэх үү гэдэг юм дээр л дандаа манай үндсэн хуулийн өөрчлөлтүүд бол дандаа тэнд төвлөрдөг юм. Тэгэхээр эндээс ямар дүгнэлт хийж болох вэ гэхээр үндсэн хуулинд өөрчлөлт оруулж байгаа энэ хүмүүсийн амбиц гэдэг юм уу засгийн газрын одоо ерөнхий сайд хийжсэн хүмүүс одоо эрх хэмжээгээ нэмэх гээд нэг ийм юмыг намын дарга ерөнхий сайд 2 хавсарчгаараа өөрсөндөө эрх мэдэл овоолох гээд нэг ийм юм хийгээд байна гэж ерөөсөө харж болохгүй гэж боддог юм. Тэгэхээр энэ бол манай үндсэн хуулийн бас нэг асуудал юм байна гэж. Үндсэн хуулийн асуудал юм байна гэж. За ер нь бол миний нэг 20 жил ярьсан сэдв байдгийн штэ. Энэ хууль тогтоох гүйцэтгэх шүүх 3 эрх мэдэл бол яг манай үндсэн хуулийнхаа суур зарчмаар онлоороо энэ 3 чинь бол нөгөө харилцан хяналттай тэнцвэртэй байна гэдэг зарчмыг бид нэр 92 онд энийг бол сайн хийж чадаагүй юм. За. Тэр үед нэг бүхнийг зөвлөлүүдэд гэдэг нэг тем өөрөөр хэлбэл одоо ингээд энэ ард түмнээ шууд мандат авсан хүмүүс л ер нь давуу эрхтэй байх ёстой юм да гэдэг нэг тийм ойлголт бол баг хурлын гишүүдийн толгойч байсан юм байна лээ. Депутатуудын толгойч байсан юм байна лээ. Монголын нийгмийн уур амьсгалч тийм байсан юм байна лээ. Тэгээд улсын баг хурлаар одоо яг энэ 3 эрх мэдлийн хяналт тэнцвэр алдагдсан шинж чанартай байна. Улсын хурлыг бид нэр одоо төрийн эрх барих дээд байгууллага гэж тусгаалan цоллох явдал буруу. Жишээлбэл одоо улсын баг хурлын төрийн байгуулалтын байнгын хорооны дарга байсан баярын хэлсэн үг байдаг шүү дээ. Одоо архивд байж байгаа. Гүнэгт энэ болохгүй юм аа. Энэ одоо зөвлөлүүдэд бүхнийг гисэн тэр марксист-ленинист үзэл санаа арай жаахан дээл хувцас олоод ороод ирсэн байна. Энийгээ засыг барья гэж ярьж ирсэн явдал бол одоо хүртэл байдаг байхгүй юу? За тэгэхээр энэс юу харагдаад байна вэ гэхээр бид нар бол ерөөсөө улсын хурлдаа бол давуу эрх олгочихсон юм байна. Та сая хэллээ шүү дээ. Улсын хурлыг төрийн эрх барих дээд байгууллага гэж тодорхойлох нь өөрөө буруу гэд хэлжлээ. Тэгвэл Монгол улс ч одоо парламентын засаглалтай улс юм бол харин ч ингэж тодорхойлж илүү ойлгомжтой болох юм биш үү? Гэтэл одоо бол Монгол улс ч одоо нэг талдаа ерөнхийлөгчийн засаглалтай юм шиг нөгөө талдаа парламентын засаглалтай юм шиг ийм холимог байдлаар яваад байна гэдэг ийм асуудал гараад байгаа шүү дээ. Тэгэхээр ямар засаглалтай байх нь үнэштэй. Жишээлбэл одоо ерөнхийлөгчийн засаглалтай юм уу, парламент юм уу, холимгийн юм уу гэж энэ 3 хэлбэрийн нэгтэй байх нь тэр эрх мэдэл давуу эрхтэй байна гэсэн утга санаа юусэн байдаггүй юм. Тэгээ парламентын засаглалтай улс
гэдэг юм уу? Парламентын эрх мэдэлтэй улсад бол парламентын давуу эрхтэй байна гэсэн ойлголт онлын хувьч байхгүй, практикийн хувьч байхгүй. Ийм ойлголт бол буруу. За. Ер нь бүх дэлхий дээр байж байгаа энэ 200 гаруй улсууд чинь одоо нэг ардчилсан үндсэн хуультай улс орн хэдж байдгийг одоо орчин үеийн одоо яг номлоор бол ардчилсан үндсэн хуулийн нэг амин сүнс нь юу вэ гэхээр энэ гурван эрх мэдэл аль нэг нь давуу эрхтэй байхгүй л гэж байгаа. За. Ерөөсөө аль нэгэндээ давуу эрх олох юм бол тэнд бол хүний эрх дээдлэгдэхгүй, хууль ёс дээдлэгдэхгүй. Тэнд бол хүн засаглал нь бүлэглэл засаглах үе таалаг нээж өгч байгаа гэсэнтэй яг ижил гэж ингэж үздэг. Тийм учраас бол тэр нэрлсэн засаглал нь парламент гэхээр парламент дээр байж байдаг. Ерөнхийлөгчийн засаглалтай улс гэхээр ерөнхийлөгчийн дээр байдаг гэдэг ойлголт бол үндсэн хуулийн онлын үүднээс чи практикийн хөвж бол тэгж ерөөс ойлгож болохгүй. Тийм учраас энэ манай үндсэн хуулийн 20 дугаар зүйл чинь бол улсын их хурлын эрх зүйн байдлыг тодорхойлохдоо улсын их хурл бол төрийн эрх аврах дээд байгууллага гэдэг ингээд тэгээ цаашаа явуулж тодорхойлсон. Тэгэхээр энэ тодорхойлолт нь өөрөө буруу юм а гэж. Буруу. За. Тэгээд бид нар энийг чих ярьдаг байсан юм өнгөтэй. Бид нар ч одоо ингээд магистрийн хамгаалалт болон докторийн хамгаалалт болно. Тэгээд тань дээр чинь манай тэр хүмүүс чинь энэ сэдвтэй холбоотой юм яриад тэгэнгүүт бид нар шүүмжилдэг байхгүй юу ярьж байгаа эрх мэдэл хуваарлж өрчсөн ийм эмэг чи ишиж ярьлаа барилаа шүүмжлэхгүй чимд өгш уурлаа та нар тэр Японы үндсэн хууль аваад иргээл загнадаг. Тэгээд манай тэр хүүхдүүдээс номын саналуугүйгээр гадаад орнуудын үндсэн хуулиудыг эмгэгтгэл авч ирэл гэхээс чимд өгш бидэнд үзүүлдэг байхгүй юу. Япон хүртэл ийм байна хар та нар Японы үндсэн хуулийн 41 дэм зүйл тиймэрхүү агуулгатай Японы одоо парламент бол одоо дээд эрх мэдэл гэсэн нэг тийм үг байдгийг. Тэгээ Японы өөрийнх нь яг би үндсэн хуулийн нэг том профессороос асуусан шүү. Манай үндсэн хуулийн 20-д одоо нэг ийм зүйл заалт орж хоод тэгээд энийг чинь болохоор одоо танахаас авсан гэд манайхан ингээд эдэг гэсэн чинь тэр профессор надад хэлсэн шүү дээ. Уучлаарай гэд. Бүр ингээд уучлаарай гэд ингээд толгоогоо донгоогоо. Тийм байвал одоо уучлаарай. Гэхдээ гэж байгаа юм шүү. Үндсэн хуулинд иймэрхүү нэр томьёоны алдаа завхрал байдгийг бол үгүйсгдэггүй юм олон жилийн урт настай хууль байдаг учраас тиймэрхүү юмыг бол зарчмаараа онлоороо тайлбарлаад ойлгоод явждаг юм. Манай үндсэн хуулийн 41-д үнэхээр тийм зүйл заалтгүй. Гэхдээ бид нар Японыхаа парламентыг давуу эрхтэй гэж юусэн боддгоо маа гэж ингэ тайлбарлаж байсан. За. Тэгвэл одоо энэ улсын хурлын гишүүд ч одоо давуу эрх байтугай халдашгүй дархан гэдэг нэг тийм эрхтэй байгаад байна шүү дээ. Үгүй ер нь бол энэ чинь ганцхан Монголын юм биш. Энэ парламентын гишүүн хүн гэдэг чинь ард түмнээ шууд мандат авдаг. Хууль тогтоох гэдэг ийм маш нарийн хүнд чухал ажил хийдэг учраас тэр хүмүүсийн чинь бол одоо ард түмнээ төлөөлөөд ямарваа нэгэн айдасгүй дарамт шахалтгүй тэр юм хэлж явах үүднээс нь тэр дархан эрх гэж юм олгодгийг халдашгүй байдал гэж хэлсэн үгийнхаа төлөө хариуцлага хүлээхгүй л гэн одоо жирийн иргэн шиг шууд эрүүгийн хэрэг татагдахгүй парламентын зөвшөөрөл авч гэдэг юм уу захиргааны шийтгэл мэтгэл шууд хүлээхгүй энэ төргээ тийм давуу эрх байдаг л энэ бол одоо ганцхан Монгол улсын хурлд өгч байгаа юм биш. Энэ дэлхийн улс орнуудад байдаг. Гэхдээ энийг шүүмжилдэг улс орн бас биш үү? Англи битийн зарим улс орнууд бол энийг шүүмжилдэг, эрдэмтэн шүүмжилдэг байхгүй зарим ч гэсэн ганц нэг улс бий байх гэж би бодож байна. Энэ юутай холбоотой байдаг вэ гэхээр нөгөө хүмүүр хууль шүүхийн өмнө эрхтгч байна гэдэг үүднээс ийм давуу эрх олгож болохгүй гэдэг тийм үзэл онол байна. Зарчмыг дэмждэг улс орнч байна. За ерөнхий нийтлэгээр бол дэлхийд дахинд байдаг зүйл. Тэгэхээр энэ халдашгүй байдлын трийг бол шөөмжлээд хасын барь гэдэг яриа бол дэмий. Харин энэ халдашгүй байдал буюу дархан эрхийн цаана нуугдаж хариуцлагаас ангид байх гэсэн орлого байж болохгүй л гэдэг л
энэ талаас нь энэ асуудлыг авч үзэх хэрэгтэй. Одоо ингээд улсын хурлд ерөнхийдөө одоо гэмт хэрэгт холбогдчихсан, шалгагдж байгаа тиймэрхүү одоо нэлээд ноцтой зөрчил гаргацсан улсууд энэ халдшгүй дархан эрхийн ард нуугдаж парламентыг хоргодох байр болгож хувиргаад байгаа тийм жишээнүүд олон байна гэдэг юм шүүмжлэл гараад байна. Энэ дээр та санал нийлэх үү? Одоо хүмүүс тэгэл яриа л байгаа. Ааха. Тэр чинь одоо тэгээд хуулийн байгуул галын ёсоор мэдээлэг үү байна. Хүмүүс л яриад байгаа. Хэвлэл мэдээллийнх нар яриад байгаа. Тэгээд их хурлын гишүүч өөрөө бас илж байгаа шүү дээ. Манай их хурлч нь бол ер нь одоо ингээд хулгайт дээрэмчд юм уурхаа болчлоо энэ тэргээд тийм мэдээлэл хийж байгаа гишүүд бол зөөнгүй байна. За тийм учраас одоо энэ бүгдээрээ тийм болцсон гэх нь юу юм? Гэхдээ бас тиймэрхүү ганц нэг хүн байгаа юм болов уу гэж би зүгээр дотроо боддгийг. Тэгэхээр одоо энэ 2 жилийн өмнө улсын хурлын тухай хуулийг өөрчлөхдөө одоо улсын хурлын гишүүнийг төдөлзүүлэх тухай гэсэн 8 залттай ийм бүхэл бүтэн бүлгийг нууцаар аваад хайцсан байсныг хуульч шидэж мэдээгүй, хэвлэлийнхэн жанзаараагүй, ийм байдалтай байж байгаа. Сая ерөнхийлөгчийн хууль орж ирсэн чинь 2 хууль хүчингү болсон хуулийг шинэ хуультай харьцуулсан чинь тэр зүйл залт бүхэлдээ байхгүй. Өөрөөр хэлэх юм бол одоо прокурорын зүгээс тухайн гэмт хэрэгт одоо үйлдэл дээрээ баригдсан тийм гишүүнийг баривчилсан тохиолдолд төдөлзүүлэх асуудлыг оруулж ирэх ийм эрхтэй гэдэг ийм заалтанд байхгүй болсон байлээ. Та энэ дээр юу гэж харж байна? Гэхдээ би сая тэрийг бол өөрийн чинь фэйсбүүкт оруулсан пост байхаар нэрээ энэ мөнгө тул юу оруулж өгöd ингээд үзсэн чинь тийм байна. Та миний постноос анзаараа юу? Анзаарлаа. За тэгээд бас иймэрхүү юм хийсэн байна гэдгийг бас зарим нэгэн хуульчид бол лайваараа хийж байна. Тэгэхээр ер нь бол манай одоо энэ 126-ад биш л дээ. Өмнөх парламент бол жаахан хууль тогтоох эрх мэдлээ буруу ашиглаж байсан явдлууд биш шүү. За жишээлбэл одоо ингээд гишүүний бүрийн эрхийг төдөлзүүлэхтэй холбоотой заалтыг чинь одоо ингээд хуулиас аваад хайшихчаа гэдэг энэ бол маш ноцтой алдаа. Жишээлбэл одоо ийм юм хийсэн парламент бол тарж явах ёстой байхгүй юу? Хариуцлах хүлээн гэдэг чинь дээр шүү дээ. Жишээлбэл одоо бусад засгийн газрын гэдэг юм уу ямар нэгэн албан тушаалтан өөртөө зориулж өөрсдөө эрх ашгийг хамгаалж үндсэн хуулиа зөрчиж ийм одоо илэрхий хувийн ашиг сонирхолтой юмыг мэдсээр ээж санаатаа хийж байгаа чинь баг гэмтэргийн шинжин нартай зүйл байхгүй юм чинь. Тэгэхээр энэ улсын хурал гэдэг энэ байгууллага чи өөрөө 1-2 хүний хийдэг асуудал биш. Хамтын шийдвэр гаргадаг учраас хамтын хариуцлага бас үлээх ёстой. Хамтын хариуцлага хүлээдэг арга нь юу гэхээр ерөөсөө тарах байхгүй юу? Тэгэхээр одоо тарах юм аа бид нэр үндсэн хуулиндаа за эднэр одоо ингээд буруу юм хийчихжээ. Өөрснийгөө өмгөөлж хамгаалчихсан хууль хийчихжээ. Эднийг тараая гэхээр хууль байхгүй. Үндсэн хууль нь ч байхгүй. Улсын хурлын тухай хууль нь ч байхгүй. Тэгээд нэг манай улсын хурлч нэг ийм хариуцлагын гадна юмтай болчихсон. Энийг бол Монголын ард түмэн бас мэдсэн шүү дээ. Тэгэхээр танийхаар бол одоо өмнөх парламент гэж ярил л да. 8 дахь парламент одоо ийм хуулийн өөрчлөлт хийцнийг бол та баг гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж хэлэх гээд байна уу? Тэгэлгүй яах вэ? За. За энэ бол нэг момент. За. Би чамд бас нэг ахаад нэг өөрийг хэлье. Манай улсын хурал өөрснийхөө одоо хууль тогтоох эрх мэдлийг буруугаар ашигласан. За одоо төөрөгдлийн улмаас ч гэдгийм үү, танин мэдхэн хөсөн төвшнгөөсөө хамаараач гэдгийм үү, мэдэхгүй байдлаасаа бид нар алдаа завхрал гарах явдал байна уу? Байна. За энэ бол өөрчлөгддөг зүйл. Санамсаргүй алдаа. Санамсаргүй алдаа. Санаа зөрөгтэй хийгээгүй. Чиний төрөвчийн хэлсэн тэр чинь бол бүр санаа зөрөгтэй өөрсдөө хамгаалах гэсэн одоо их хүнд хэлэхэд эвгүй тийм юм хийсэн байна л да. Ахаад нэг жишээ хэлэхэд бол манай улсын хурал төрөвчийнх л да энэ 126 биш. Улсын хурлын тухай хуулинд бас нэг энэ үндсэн хуулиа бүр илэрхий зөрчөөд өөрсдөө бүр илэрхий өмгөөлж хамгаалсан бас нэг одоо ноцтой юм бол хийсэн. Энэ хууль нь одоо ч хүртэл хүчин төгөлдөр байж байгаа. Жишээлбэл одоо Монгол улсын үндсэн хуулийн 66-гийн 2-ын 3, 4 дээр юу гэж байдгүй гэхээр улсын хурлыг эргүүлэн татсан. За зарим нэгэн одоо үндсэн хуулийн хяналтанд байж байгаа өндөр албан тушаалтанд хариуцлага тооцсон талаар үндсэн хуулийн цэц
дүгнэлт гаргах юм болвол тэрийг улсын хурл хэлцэх ёсгүй юм. Тийм шүү дээ. Цэцгийн эцсийн шийдвэрийг улсын хурл хэлцэх ёсгүй. Гэхдээ тэгсэн чинь хэлэлцэнээр одоо манай улсын хурлын тухай хуулийн 39 дугаар зүйлд дэгийн тухай хуулийн 86-гийн 5 дугаар зөвлбөр хэлэлцэн. Санал хураана. Санал хураагаад одоо тэр цэцгийн гаргасан төтгөл зөөлхөн зүйтэйгээд гарсан шийдвэрийг олонх дэмжихгүй болвол тэр цэцгийн үндсэн хуулийн шүүхийн шийдвэр хогийн сав руу орно гэж одоо баг тиймэрхүү маягаар хул хийцэн сууж байгаа байхгүй юу? Наад 9 дугаар зүйлийг чинь би анзаарсан байхгүй юу? Энд ч одоо цэцгийн эцсийн шийдвэрийг улсын хурл хүлээн зөвшөөрөхгүй болвол цэцгийн тэр эцсийн шийдвэр хэрэгжихгүй гэсэн агуулгатай ийм бүр үгүй өгүүлбэр байсан шүү дээ. Гэхдээ харин тийм тэгэхээр одоо энийг чинь юу гэж яах вэ гэхээр энийг бол одоо танин мэдхүн төөргөлж гэдэг юм уу? Хууль буруу тайлбарлсан ч гэдэг юм уу? Одоо улсын хурл ерөөсө зөвдөх болцоо байхгүй байхгүй юу? Тэр энэ юуг харуулад байна вэ гэхээр одоо намайг юу хэлэх үү, нохоог юу саах уу гэд нэг монголчууд нэг дураараа дургад дун чөмгөөрөө жирэх төвшөндөө хөрчихсөн юм бэ гэлдэг штэ. Тэгээ манай их хурл одоо нэг ийм юм руу орчихсон. Тэгээ өөрөөр хэлбэл хариуцлага хүлээлгдэг юм байхгүй. Хариуцлага хүлээлгдэг ганц шүүхийнхаа шийдвэрийг өөрснөө тэгээд өөрсөндөө тааруулаад одоо ингээд тайлбарлаад буруу тайлбарлаад өөрсөндөө ашигтай хууль хийчихдэг. За төрүүчийн тэр чиний хэлсэн төтгөл зөөлөх асуудлыг одоо ингээд байхгүй болгочихсон. Тэгээ үнэн чанартай одоо хуульчид ярьж байгаа л дээ улсын ерөнхий прокурор маш хүнд байдалд байна. Гэмт хэрэг зөрчил холбогдсон улсын хурлын гишүүнийг шүүхэн шилжүүлэхээр тэр хуулийн чинь бас нэг юм байна гэж байгаа шүү. Улсын хурл танилцуулна гэж. Өөцөө. За тэгээ танилцуулна гэдэг нь ямар ч утгатай юм одоо ингээд тэгээ танилцуулж болдоггүй, явуулж болдоггүй үнэн чанартаа дэрий чинь хасах биш бүр тийм гацаанд оруулчихсан. Өөр санаа зорилготойгоор гацаанд оруулчихсан. Ийм юм бол байна гэдээ одоо хуульчид яриад байгаа. За саяын миний хэлсэн одоо үндсэн хуулийн 66-гийн 2-ын 3-4 дэх асуудлыг бүр цагаан цаасандаар хараар ерөөсөө энэ чи их хурл битгий хэл нэг 2 дугаар курсын оюутан чи мэддэг зүйлийг илэрхий ингээд зөрчөөд цэцгийнхаа шийдвэрийн эсрэг одоо нулимчхаа сууж байгаа явдлыг одоо манай улсын хурл бол хууль тогтоох эрх мэдлээ буруугаар ашиглаж ийн гэж үсгээс өөр арга байхгүй. Тэгэхээр ерөнхийлөгчөөс наачилсан хуулийн дотор бол эхлээд улсын хурлын төвшөнд тухайн гишүүний бүр эрхийг түтгэлзүүлэх хэсэг асуудлаар их хурлын төвшөнд ярьжгаад тэрийг цэц рүү шилжүүлээд цэц дүгнэлт гаргах юм бол тэр нь хэрэгжих байдлаар ингээд тийм зохицуулт санал болгосон байл л дээ. Тэгэхээр энийг бол зарим гишүүд бол их хурл дотроо ингээд шийдэх ёстой юм аа. Их хурлын бүр эрхэнд цэц халдах ёсгүй гэдэг нэг ийм тайлбарыг бас хэлээд лээ. Та юу гэж харж байна? Тэгэхээр юу л да ер нь бол ерөнхийлөгчийн энэ санаачилсан энэ хууль чинь ер нь одоо улсын хурл өөрөө санаатаагаар одоо ингээд хууль тогтоох эрх мэдлээ ашиглаж гацаагаад үндсэн хуулийг илэрхийлж өрчөөд хэм хэмжээ тогтоочхоод ингээд байгаа явдлын шин бол засах гэсэн л оролдлого л доо. За жишээлбэл 2019 онд үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 3-т одоо улсын хурлын гишүүн тангаргаасаа няцаж үндсэн хууль зөрчсөн бол эргүүлэн татна гэд залт оруулсан 19 онд. За 66 дугаар зүйлд одоо ингээд дүгнэлтийг бол улсын хурлд оруулна гэчихсэн. Тэгээ энэ хоёрыг цааш нь хэрэгжүүлэх процессыг ерөөсө хуульчлааг байгаа байхгүй. Их хурлын тухай хуулиар энийг чинь тодорхойлох хэрэгтэй. Тодорхой болгож өгөх хэрэгтэй. Тэгэхээр тодорхой болгох гээрээ бүр буруугаар нь эргүүлээд хэлцгээр болгож хайчихаад хаалт хийгээ хайчихсан. Бүр үндсэн хуулиаж орчоод 29-ийн 3-ыг болохоор одоо тэр зохицуулсан зүйл байхгүй. Тэгээд ерөнхийлөгч ийм хууль одоо санаачлах эрхгүй үндсэн хууль зөрчсөн гинэ. Тэгээ яриад байгаа. Ардчилсан намын гишүүч яриад байгаа, парламентийн гишүүч яриад байгаа. Өөрөөр хэлбэл парламент төрийн эрх дээд байгууллага юм бол яхаараа ерөнхийлөгч одоо тэр төрийн эрх барих дээд байгууллагын бүрэн эрхийн асуудалд ингэж хууль санаачлах хэрэгтэй юм бэ. Тийм одоо эрх байхгүй гэж яриад байгаа шүү. Ийм нь би бол юу гэж ойлгож харж байгаа бэ гэхээр энэ эрх мэдэл хуваарлах онлын дагуу манай үндсэн хуулийн суурь зарчмын дагуу бол яг одоо энэ
улсын их хурлын гишүүний эрх зүйн байдалтай холбоотой, тэдэнд хариуцлага тооцохтой холбоотой, эргүүлэн татахтай холбоотой, хариуцлага хүлээлгэхтэй холбоотой ийм хуулийг улсын их хурлын гишүүд өөрөө санаачилж болохгүй. Ашиг сонирхлын зөрчил Ашиг сонирхлын зөрчилтэй. Бид нар ч одоо ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна гэд энэ 126 хүн чинь тангараг өргөцсөн байгаа байхгүй юу? Тэгээ 2 жилийн өмнө эдгээр өөрсөндөө тааруулаад хуулиа зохицуулсан байна шүү дээ. Тэгээд энэ хуулийн шин бол одоо ингээд ерөнхийлөг санаачилж болохгүй юм болвол за яг хөө засгийн газар санаачилж болно. За. Засгийн газар санаачлахад бас асуудал бий л дээ. Өөрөө шууд танилтанд нь байдаг байгууллага одоо тэгээд тэднэр лүгээ тэгээд өөрсдийнхээ ажлыг яаж гижээж өөрсдийнхээ төсвийг баталж өгдөг, ерөнхий сайдаа томилдог, тэр эрх мэдлийн хүмүүсийн одоо эрх зүйн байдлыг чинь сайжруулдаг гэж та нарт ингэж хариуцлага хүлээлгээгээд хуультай хөөцөлдөд явах нь бол тэдний хувьд бол бас 2 дугаар зэргийн асуудал болоод хуваарчин шүү дээ. 1 дугаар зэргийн асуудал биш. За тэгээ энэний чинь өөрснөө хийе гэвэл манай их хурл юу хийх нь үг гэхээр чиний одоо төрүүчийн хэлдэг шиг тэр төдгөлзүүлэхийг хасдаг шиг миний саяын хэлдэг шиг одоо 66-гийн 2-ыг бүр илэрхий буруугаар одоо ингээд тайлбарлаад ийм хууль хийж хаад одоо тэр хууль нь одоо урт хүчин төгөлдөр цагаан цаасан дээр хараар бичээстэй энэ байж байгаа нөхцөлд ийм хуулийг жишээлбэл чи хийчих нь гэж бодож байна улсын их хурлыг. Улсын их хурл бол өөрсөндөө ашигтай л тийм хууль батлана уу гэхээс биш өөрсөндөө хариуцлага тооцох хуулийг бол өөрсдөө олигтойхон санаачлал гаргаж чадахгүй л гэж хараад. За жишээлбэл одоо улс төрийн соёл өндөр хөгжсөн Германч гэдэг юм уу? Европын өндөр хөгжилтэй улс орнуудад бол одоо нэг ийм онол яваад байгаа юм. Яг одоо өөрийн чинь эрх ашигтай холбоотой ийм асуудал дээр шийдвэр гаргах санал өгөхөд бол хүн урдуура хөшиг тат гэж. Тэр Харвардын профессор Жон Роусын одоо бестселлер болсон ном байна шүү дээ. Тэр монгол хэл дээр орчуулагдсан. Би тэрийг одоо хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал багт орчуулад бүх шүүгчнэрт үнгүү тараасан нэг тий алдартай ном биш үү? Тэн дотор бичээтэй байж байгаа юм л дээ. Өөрийнхөө урдуур хөшиг татчихдаг юм а гэж. Тэр чи одоо өөрөө оролцохоосоо татгалзах гэсэн үг шүү дээ. Өөрийнхөө оролцсон. Гэхдээ тэр өөрийнхөө ашиг сонирхлоор хүн гэдэг амьтныхаа хувьд бол өөрийгөө хамгаалах, өмөөрөх, өөртөө давуу байдал болох гэсэн тэр хүнээсээ гарч идэг тэр юмныхаа урдуур хөшиг татаа гэж байгаа юм л да. Энэ онол болохоос биш практик дээр Монгол хүний тухайд энэ хэрэгжүүлэхэд бол наадзах нь 100 жил хэрэгтэй байна. Манайд чи уул нь бол ашиг сонирхлын тухай хууль гэж нэг хууль энэ өмнөх парламентод бол одоо батлаад явж исэн. Тэр нь одоо хэрэгжихгүй сүулдэ хүчингүй болсон уу яаснаа тодорхойгүй болчихсон. Бага тэр хууль чинь одоо тэгээд одоо тухайн одоо жишээлбэл ашиг сонирхлын зөрчилтэй асуудал байх юм бол тэр гишүүн тэр санал хураалтанд одоо оролцохгүй байхаас ахуулаад тийм зохицуулт байдаг шүү дээ. Тэгээд тухайн салбарт одоо хувийн компанидаа бол тэр салбарт одоо сайд ч гэдэм үү өндөр албан тушаалд очих ёсгүй гэдэг ийм зохицуулт байгаа. Тэгээд энэ хэрэгжихгүй шүү дээ. Хэрэгжихгүй. Манайхын чинь харин бүр одоо тийм том салбартай хүндэл тэр салбар өгөөд идэг шүү дээ. Харин бүр тэгээд байгаа юм биш үү? Эсрэгээр нь. Тэгээд хууль хэрэгжүүлнэ гэдэг юм чинь байна шүү дээ. Одоо үндсэн хуулийг дээдлэн хууль хэрэгжүүлнэ гэдэг чинь хуулинд бичснээр бас ч тийм амархан хэрэгждэг зүйл биш л дээ. Энд чинь цаг хугацаа туулдаг, юм үздэг, хөгжлөөр соёлоор хүрдэг ийм асуудал байна л да. Тэгэхээр энээс бид нар хол байна. За тэгээд энэ ерөнхийлөгч бол одоо ингээд манай улсын их хурл маань өөрөө энэ хуулийг санаачилж болохгүй гэдэгт гэж би боддог. За тэгэхээр ерөнхийлөгчийг санаачлахаар үндсэн хууль зөрчлөө гэж ингээд хэлж чаддаг. Тэгэхээр энийг яагаад байна вэ гэхээр нэг жаахан энэ хуулийг л нэг мухардалд оруулах гэсэн нэг ийм богинохон бодол бол манай улсын их хурлын гишүүдийн зүгээс гараад байна үү гэж ингэж бодож байгаа л да. Тэгээ ийм нь бол би бол энэ хуулийг бол Монгол улсын ерөнхийлөгч санаачилж байгаа нь бол үндсэн хууль огч өчөөгүй. Бүр харин бол бүр яг цагаа олсон. Цагаа олохоос гадна санаачлах ёстой субъект нь бол Монгол улсын ерөнхийлөгч. Их хурлын гишүүд одоо их хурл одоо хязгаарч энэ хуулийг санаачлахгүй хэрвээ санаачлах юм бол энийг өөрсөндөө ашигтайгаар хийхийг бол үгүйсэхгүй. Тийм учраас энийг ашиг сонирхлын зөрчилтэй учраас улсын их хурлаар санаачлуулахгүй байх хууль тогтоомжийг бол цаашдаа гаргах хэрэгтэй. Одоо ямар ч гэсэн ерөнхийлөгчийн хуулийг хэлцгээр болчлоо. Тэгэхээр тодорхой хэмжээгээр ажлын хэсэг гарч ирээд тэр хуулийн дээр одоо бас тодорхой хэмжээгээр өөрсдийнхөө үзмжээр засвар хийх л тийм л
эрхэн нэгтчлээ гэж хараад байна нэг талтай. Одоо тэргүй хууль тогтоох эрх мэдэл гэдэг чинь нэгэн тэдний эрх мэдэлд орсон учраас одоо энэ хуулийг ногоон хууль орж ирэх юм бол улаан болгоно, цанхэр болгоно одоо тэдний бүрэн эрхийн асуудал. За гэхдээ бол нэг юмыг бол манай их хурл бол харах ёстой л да. Энэ хуулийг чинь биш та эсэргүүцэж байгаа нэг ч иргэн байхгүй юм. Ер нь бол одоо энэ үндсэн 19 оны тэр үндсэн хуулийн 23-9-д оруулсан тэр их хурлын гишүүнийг эргүүлэн татахтай холбоотой зүйлийг чинь ард түмний шаардлагаар хийсэн байхгүй юу? Манай ард түмэн чинь ийм шаардсан шүү дээ. Гэхдээ бид ч одоо ингээд энэ хүмүүс чинь сонгоод явуулдаг. Сонгож болсон бол бид яагаад эргүүлэн татчих болдгүй юм бэ? Тийм шүү дээ. Бид хариуцлага тооцмоор байна шүү дээ. Хариуцлага тооцох ёстой хүмүүс зөндөө байна. Одоо тэгэхээр бидэн лөө эрэхтэй баахан юм ярьж сайхан юм амлцгаал одоо ингээд бидний саналыг авчгаад тэгээд одоо эргэж чардаггүй, хариуцлагагүй, тэнд очиод юу хийж байгааг ч мэддэггүй хүн зөндөө байна. Эргүүлэн татъя гэдэг юм бол нийгэмд бол нэлээд хүчтэй явсан. Улс төрчид одоо ингээд цэцэд итгэхгүй, цэцэг улс төрсөн шийдвэр гаргадаг гэд хардаад байгаа юм болвол эсвэл одоо намын дарга нь одоо өөрийнхөө үзмжээр ингээд тухайн гишүүнийг хэлмэгдүүлчих магадгүй гэж бас болгоомжлоод байгаа болвол одоо нийт сонгогчдын тэдэн хувь нь одоо энэ гишүүнийг эргүүлэн татах одоо саналтай байна гэдэг ингээд асуудал оруулах юм бол тэрийн улсын хурл өгдөөгүй хүлээн зөвшөөрөх ийм залтыг оруулчуд яадаг юм гэж би бодод байгаа юм. Энэ бол бас тийм дураараа шийдэж болох асуудал биш юм. Энэ улсын хурлын гишүүний чинь мандат нь одоо чөлөөтэй юм уу? Чөлөөтэй бус буюу императив юм уу гэдэг нэг юм дэлхийд дахин тогтцсон онол завгар байдгийг. Манай улсын хурлын гишүүдийн мандат бол чөлөөт мандаттай юм. За чөлөөт мандаттай учраас тэр гишүүд нь эргүүлэн татаж болдоггүй. За. Императив буюу чөлөөт бус мандаттай хүн байх юм бол тэрийг бол сонгогчд нь эргүүлэн татаж болдог. Манай үндсэн хуулиараа бол чөлөөт мандаттай болгочихсон. Тэгвэл жагсаалтаар бол яах вэ? Жагсаалтан дээр бол яхан асуудал бий. За манай бол одоо гишүүд миний шав Тэмүүжийн тэр бол тэгж ярьж ийн лээ. Ер нь бол одоо ингээд манай энэ 126 жагсаалт гэх юм байхгүй, оргиос гэх юм байхгүй бүгдээрээ чөлөөт мандаттай энээр ижлэхэн гэж үзнэ гэж ингэж тайлбарлаж байна лээ. Ингэж тайлбарладаг онол байна уу? Байна. За. Тэгвэл энийг тусдаа энэ жагсаалтаар сонгогдсон энэ хүмүүс чинь бол яг бодит байдал дээрээ ард түмнээс санал аваагүй. Монгол жагсаалтаар орж ирсэн байлаа гэхэд чам тэр мандатыг тэр тухайн тойргийн нэг жиргэн чиний нүрийг чараагүй хүн чам мандат өгөөгүй нам нь өгсөн учраас энэ хүмүүсийг бол чөлөөт мандаттай гэж үзэж болохгүй. Энийг бол одоо намын мандаттай гэж ингэж үзнэ. Тийм учраас бол энийг чөлөөт мандатаас ялгаж үзэх ёстой гэдэг бүр намын мандатын онол гэж онол байна. Тэгэхээр энийг одоо яаж тайлбарлах уу гэдэг асуудал бол бас манад онлын хувьд маргаантай. Тэгэхээр намын одоо эрх барих дээд байгууллагын төвшөнд асуудлыг хэлцээд улсын хурлд оруулаад улсын хурл тэрийг одоо цааш нь ингээд цэц рүү дамжуулах ч гэдэг юм уу ийм процесс явж болох юм уу? Яах вэ? Та юу гэж харж байна? Одоо ерөнхийлөгчийн санаачилсан хууль дээр чинь тийм юу байгаа шүү дээ. Одоо өөрийнхөө жагсаалтаар орсон гишүүнийг эргүүлэн татах саналыг шүү. Татах эрх байхгүй. Намд байхгүй. Тэгвэл саналыг оруулах. Их хурлд оруулаад. Тий, энэ бол байх зүйл шүү дээ. Тэгээд тэр их хурл нь өөрснөө шүүн хөлөлсөд одоо аваад үлдэнэ гэвэл тэдний асуудал. Гэхдээ аваад үлдэх нь бол үнэхээр ард түмний өмнө ич хөвтөртэй юм а гэж бодвол тэр намынхан саналыг хүлээн зөвшөөрдөг юм байгаа биз. Энэ бол байх асуудал. Энэ дээр бол одоо ерөөсөө тэгээд энэ 48 хүнийг маргааш бүгдийг татчих гэж байгаа юм шиг нэг иймэрхүү гинэн айдас бол ерөөсөө тийм асуудал биш юм аа. Тэгэхээр одоо гишүүдийн дунд гол маргаан дагуулад байгаа бас нэг асуудал байгаа. Тэр нь юу гэхээр ёс зүйг хуульчилдаг юм аа гэж яриад байгаа. Өөр бусад орнуудад ер нь яаж одоо энийг асуудлыг зохицуулдгийг ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ямар хариуцлага хүлээлгдэг юм бол? Ёс зүйг хуульчилдаг гэдэг нэг юм яриа байдаг. Ер нь бол ёс зүй гэдэг бол хуулиар зохицуулж яагаад сүүлдээ хүний амьдралын хэм хэмжээ болоод тэгээ хуулиар зохицуулах шаардлагагүй болсон тэр зүйлийг л бид нэр одоо ёс зүйн хэмжээ гэдэг штэ. Гэтэл чинь бол герман хүнд бол ёс зүйн хэмжээгээр зохицуулагддаг зүйл бол Монгол хүнд
ёс зүйн хэмжээгээр зохицуулагдахгүй байвал яах вэ? Аа. Тэр хүнийхээ хөгжлийн төвшнөөс хамаарат тийм байж болохгүй. Магадлалтай. Япон хүн жишээлбэл одоо хэлсэн үгнийхээ төлөө өөрөө саналаараа огцордог шүү дээ. Тэгтэл манад бол хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэдэг эсрэгээр тайлбарлаад. Хэлсэн үгнийхээ төлөө битгий энэ төрийн өндөр албан тушаалтай хүмүүс чинь хийсэн юмныхаа төлөө хүртэл хариуцлага үлээдэггүй байхгүй. Тийм шүү дээ. Айхтар хэлж байна та. Тэгэхээр чинь бол ийм хөгжлийн төвшинтэй. Улс орн тэрийг яах вэ? Хуульчлахаас аргагүй гэж. Хуульчлахаас өөр арга байхгүй. Тийм учраас манайх хуульчлахгүй гэж яриад идэг мөртлөө хуульч ийдсэн улс орн шүү дээ. Энэ төрүүчийн парламент чинь төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль гэдэг хуульч ийдсэн шүү дээ. Тэгвэл улсын хурлын гишүүн нэг талаараа төрийн эрх барих дээд байгууллага юм бол хамгийн төрийн албаны хамгийн дээд шатанд хариуцлага хүлээхгүй байж болно. А доод шатанд бол заавал ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэдэг ийм эсрэг тесрэг хууль ялгартай үйлчлээд байгаа юм шүү. За одоо тиймэрхүү юм бол байгаа бах. Ер нь бол нэг юмыг бас бид нэр ойлгох хэрэгтэй л дээ. Монголчууд ч одоо ер нь их том юм боддог. Том мөрөөдөлтөө том хардаг үндэстэн шүү дээ. Нэг талаасаа энэ сайн хэрэг. Нөгөө талаасаа бол одоо нөгөө нэг хөнжлийнхаа хэрээр жийж адууныхаа хэрээр эсгэрнэ гэдгийн үүднээс авч үзэх юм бол бас сайн үзэгдэл биш. Тийм учраас бид нэр өөрсөндөө зохиогүй, таараагүй, тийм төвшөнд хүрээгүй ээж одоо тийм хэмжээ дамжаанаас давсан том юмыг бодоод байх нь бол буруу л да. За ер нь бол дэлхий тийм байдгийм, тийм онолтой байдгийм, тэгин ингэн гэсэн 2-2-ыг нэмэхээр 4 гарна гэдэг шиг тийм бэлэн жорыг бид дэлхийгээс хайгаад олохгүй шүү. Бид өөрснийхөө бодит байдлыг зөв харж, зөв үнэлж, зөв оншилж ийж бид одоо энэ нөхцөлд болвол дэлхийд дахинд бол парламентын гишүүний ёс зүйн хэм хэмжээ гэсэн энэ зүйлийг манай монгол хүн тэрийг ёс зүйн хэм хэмжээгээд өглөө босоод хүн нүрээ угаадаг шиг тэгж баримталж чадчихвэл тэрийг хуульчлаад хэрэггүй. Чадахгүй бол хуульчлахаас өөр арга байхгүй. За нөгөө нэг нь юун дээр ярьж гэнэ үхэхээр ерөнхийлөгчийн хуулинд бол одоо ёс зүйн ийм тийм зөрчил гаргасан болвол цэцээр оруулаа тэгээд эргүүлэн татна гэсэн үг ерөөсөө байхгүй. За харин ямар юм байж байгаа вэ гэхээр манай улсын хурлын гишүүдийн тангаргийн үг гэж улсын хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлд нэг текст байна. Улс үндэстнийхээ түүх соёлыг хүндэтгэх нь үндсэн хуулиа дээдлэн авилга ашиг сонирхлын төлөөс ангид байна гэсэн иймэрхүү юм л хийсэн байна л да. Тэгээд тэр тангаргийн үгэн дотор нь бол ёс зүйн өндөр одоо хариуцлагатай байна гэдэг тиймэрхүү утгатай нэг холбоос үг оруулж байгаа юм байна л да. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол парламентын гишүүнч бай, засгийн газрын гишүүнч бай, аль аль нь ёс зүйн өндөр хариуцлага хүлээнэ гэдэг ийм агуулгатай үг өгүүлбэр тэр тангарган дотор нь юусоо байдаг юм гэдэг үү? Тэгээ юун дотор бол улсын их хурлын гишүүний тангарган дотор тийм үг байгаагүй. Сая бол ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн дотор бол тэр үгийг оруулчихж байгаа байхгүй юу? Тангарган дотор нь үү? Тий, тангарган дотор тэр үг оронгууд үндсэн хуулийн 29-ийн зохицуулалтанд ороод тэн дээр хүн марах эрхгүй болчихж байгаа. За. Өөрөөр хэлбэл тангаргаасаа няцсаж үндсэн хууль зөрчих юм бол эргүүлэн татах гэдэг тэр юм луугаал тэр багцаараа ороод явчихж байгаа. Өөрөөс бол дангаар нь ёс зүйн асуудлыг гаргаж ирээл нэг зодтолсныхын төлөө нэг хэрэлснийхэн төлөө цэцлүү явуулаад тийм юм тэнд юусоо байхгүй. Ийм юм хийчихсэн байвал бид нэр одоо тангаргаасаа няцсан хэмжээний эргүүлэн татах хэмжээний зөрчил гэж үзнэ гэдгээ манай улсын хурлын 126 хүн чинь өөрснөө ярьж сууж агаад тэр ёс зүйн кодоо өөрсдөө боловсруулах юм. Тэр боловсруулсан ёс зүйн код буюу дөрмийг нь цэц хэн нэгэн гишүүнийг одоо тангаргаасаа ёс зүйн асуудлаар нятсан гэж цэцэд өгдөө гэхэд улсын хурлын гишүүдийн өөрсдийнхийг хийчихсэн тэр дөрм тухайн гишүүний хийсэн үйлдэл хоёрыг шүүгчийн хувьд бол сөвсөм зийх буюу тулгын шалгаад тэгээд энэ бол зөрчил мөн байна, энэ бол биш байна гэд өөрсдийнх нь тогтоосон норм дээр сэц тогтоох юм шүү дээ. Тийм учраас одоо энэс айгаад байх юм ерөөсөй байхгүй байх гэж би хараад байгаа.
Яг уу үндсэн хуулийн цэцэг бол одоо улс төрчсөн тийм шийдвэр гаргадаг гэдэл одоо шүүмжлээд байдаг. Ер нь цэцгийн бүрэлдэхүүнийг авч үзэхээр ерөнхийлөгч улсын хурал одоо шүүх засаглал гэсэн ийм 3 одоо төлөөллөөс ингээ бүрдүүлэх нь зөв буруу гэж маргаад байдаг. Танихаар ер нь яаж бүрдүүлэх ёстой гэж харж байна? Энэ одоо энэ үндсэн хуулинд байна. Үндсэн хуулинд одоо ямар хэм хэмжээ оруулах уу? Энэ үндсэн хуулийн шүүхээ бүрэлдэхүүнээ яаж байгуулах уу энэ төр гэдэг дээр бид нэр Монгол хүн өнөөдөр юм зохиох хэрэггүй болцсон шүү дээ. Энэ чинь дэлхийд гарцсан нэгэн загвар юм байгаа. Энэ холимог загвар гэж юм. Өөрөөр хэлбэл нэг субъектэд бүгдийг өгдөггүй ингээд 3 янзын субъектээс 3-аар нь оруулж ирээд ингээд парламентд томилдог. Ийм л зүйл. Тэгэхээр энийг зөв гэж үздэг хүмүүс зөндөө байна. Буруу гэж үздэг хүмүүс зөндөө байна. Жишээлбэл холбооны бүгд найрамдах Герман улсын чинь одоо бид нэр юм л болвол одоо ингээд нэг сайн жишээ болгоод ярьдаг боллоо шүү дээ. Германчууд ч өөрснөө ингэдэг шүү дээ. Хууль зүйн салбараасаа дэлхийд экспортлдог манай ганц брэнд болвол үндсэн хуулийн шүүхэ гэдэг. Тийм сайн загвартай гэж. Манайх тэгэхээр тэр их газрын тогтолцоо буюу Германы загварыг шууд авцсан шүү дээ, тий. За ерөнхийдөө бол тэр чигийн юмыг авчихсан, тий. Тэгээд тэгтэл Герман болвол Германы эрдэмтэд бол энэ загвараа бас их шүүмжилдэг шүү дээ. Яагаад гэхээр бол Холбооны бүгд найрамдах Герман улсын үндсэн хуулийн шүүх бол бүх бүрэлдэхүүн нь бол одоо ингээд парламентээс буюу Бундестагаас томилогдож идэг. Үндсэн хуулийн шүүх гэдэг бол үнэн чанартай хэнийг хянжаах ёстой шүүх вэ гэхээр Бундестагийн гаргаж байгаа хууль болон шийдвэрүүдийг хянжаах ёстой. Тэгсэн мөртөө тэндээс бүгдээрээ томилогддог учраас энэ бол жинхэнэ шүүх биш ээ. Энэ бол улс төрийн шүүх юм аа гэдэг одоо ингээд Германы ямар ч улсад ийм маргаан байдаг юм бэ? Ямар ч улсад ийм маргаан байдаг л зүйл л дээ. Ер нь одоо ингээд улсын хурлын гишүүдийг эгүүлэн татах асуудал ингээд орж ирэхээр магадгүй одоо улс төрийн зорилгоор хэлмэгдүүлэх ийм одоо хонглоор чирчих үү гэдэг ийм болгоомжлол бас зарим гишүүдэд байгаад байгаа шиг байна. Өөрөөр хэлбэл хууль шүүхийн байгууллагын шийдвэрийг ч гэсэн бас ингээд ямар нэгэн улс төрийн нөлөөтэй гарах гэдэг гэж ингэж хардаад байгаа л да. Та энэ дээр юу гэж харж байна? За тэр энэ хардлага байж байгаа нь бол сайн хэрэг л дээ. Ер нь одоо би ч одоо шүүх засаглалд ажиллаж үзсэн хүн шүү дээ. Шүүхийн реформ хийж яах гэж одоо бас 7-8 жил энэ гал тогоонд орж явж үзсэн. Тэгэхээр шүүхийг, цэцийг шудраг сайн ажиллаж гин үгүй юу гэдгийг нь хянжээдэг ард түмний хяналт. Иргэний нийгэм байгууллагуудын хяналт маш чухал байдаг байхгүй юу? Манайх бол нэг ард түмэн маань энэ хяналтаа тавих хэмжээнд ерөөсөө хүрээгүй. Жишээлбэл шүүхийн шинтгэлийн хүрээнд бидний нэг хийсэн зүйл бол бүх шүүхийн шийдвэрүүдийг хүчин төгөлдөр гарангуут нь шүүхсэг юм байна гэдэг вебсайтад одоо ингэ нээлттэй тавьж байгаа байхгүй юу? Яах гэж тэрийг тавьж байгаа юм бэ гэхээр олон нийтийн хяналтыг харах гэж тийм. Та өөрөө шүүхийн ерөнхий зөвлөлд байсан хүн шүү дээ. Тэгэхээр ер нь тухайн үед бол шүүгчийн цалин хамгийн өндөр тогтоогдож байсан 3 сая төгрөг байсан бахаа санаж байна. Одоо шүүгчийн цалин хэр баталгаатай байгаа вэ гэдэг асуулт гарч ирж байна. Шүүхийн төсөв бас хангалтгүй гэсэн маргаан шүүмжлэл бас гардаг тийм үү? За одоо бол шүүгчдийн цалин би одоо яг ямар хэмжээтэй болсныг мэдэхгүй байна. Ямар ч байсан миний тогтоож явах үеийн цалин болвол нэг доллар төгрөгийн ханшийг харьцуулахад нэг 2000-аас 2500 долларын төвшөнд би тэр бөөн хэл ам туулж шүүгчдийн цалинг бол нэмжсэн л дээ. Тэр үе чинь долларын ханш одоо 1100 200. Тийм үе тийм байсан. Тэгээд одоо зүүн Европын орнуудаар ороод танаа шүүгчдийн цалин хэдэн үхээр 2000-аас 2500 үхээр шүнхүү та нар ч одоо тэгвэл мундгийн байна штэ гэд бид нар баг тэднийхээс зарим орнуудынхаас илүү шахуу болчихсон тийм байсан л дээ. Одоо бол яг хөө зүгээр 5-6 сая болсон байх. Гэхдээ манайх бол одоо ингээд шүүгчдийнхаа цалинг нэмдэг тийм сайн хуультай болж чадаагүй байна л дээ. Жишээлбэл одоо зарим улс орны туршлагыг би үзчихлээсэн л дээ тухайн үед 4 жил тутам засгийн газар, шүүх, улсын хурал. За тэгээд одоо хуульчтай холбооч гэдэг юм уу ийм эрх мэдэл бүхий субъектүүдээс оруулсан комисс гаргаж агаад 4 жил тутам инфляцийн өөрчлөлттэй холбоотойгоор шүүгчдийн цалин шинжилэн тогтоох
комисс гаргаад тэгээ шинжилэн тогтоож явах хэрэгтэй байдаг байхгүй юу? Манайх бол нэг майл мартчихдаг, нэг майл мартчихдаг. Тэгээ тийм учраас одоо ингээд энэ шүүгчдийн салин чинь үнэхээр хараат бус байдлынхын эдийн засгийн их чухал баталгаа ингээд нэг босч ирээл нэг унаал ингэж байгаад байдаг нь бол сайн баталгаа болохгүй байгаа. За одоо бол намайг шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар ажиллаж явах чинь энэ анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт төсөв бол нэг 50-аас 60 тэрбум байсан шүү дээ. Бүр өсрээд ийм байсан. За тэн дээр бол дээд шүүхийн төсөв нэг 2-3 тэрбум төгрөг. За дээдлэн 4. Ингээд бол нэг 63-4-өөс доош нь бүр 48 хүртэл бууруулсан. Бүр одоо ингээд шүүхийн төсөв бууруулна гэсээр хагаад ингээд бууруулж ийсэн. Бас л одоо энэ улсын хурлын удирдлагын зүгээс ингээд нөлөөлөв. Тэгвэл одоо чи хэд болсон гэж бодчих юм? Мэдгүй шүү дээ. 420 тэрбум өнгөрсөн жилээр. Оо за. Бараг 8-9 дахин. Тийм учраас бол манай шүүхийн салбар бол эдийн засгийн хувьд хараат бус байх тийм нөхцөл бол би бүрэлдсэн гэж боддог. Харин энэ хуваарлсан хөрөнгөн дээрээ их хөрөнгөний зөв менежмент хийх хэрэгтэй. Тэгэхээр одоо улс төрчид ингээд шүүхэн шийдвэр дээр ингээд өөрсдийнхөө тайлбарлаад байна л да. Өөрөөр хэлбэл одоо шүүх хараат бус байж чадахгүй байна. Улс төрийн нөлөөтэй шийдвэр гаргаж ингээд одоо нэлээд хатуухан шүүмжилдэг. Тэгэхээр шүүх засаглалын асуудал дээр ер нь та ямар дүгнэлт хэлэх вэ? Ер нь бол шүүх засаглалыг шийдвэрээ бол шүүмжлээс ангид байх ёсгүй байгаа шүү дээ. Шүүмжилжил байх ёстой. Тэр шүүхийн шийдвэр чинь бол бүх хүн таалагддаг тийм алтан дундаж шүүхийн шийдвэр гэж энэ хорвоо ертөнцид нэгж байхгүй. За ер нь бол энэ шүүхийг шудраг биш байна. Шудраг бус шийдвэр гаргаж яах гэж энэ засгийн газар сайд нар төрийн өндөр албан тушаалын алтнуудын олон нийт рүү хандаж ингэж мэдгэл хийх явдал бол ерөөсө буруу. За. Энийг манай Монгол улс бүр хуулиар хориглох ёстой. Хуулиар хориглосон улс байна шүү. Буруу. Одоо шүүхийн шийдвэрийг зөв буруу гэж улс төрчид одоо мэдгэл хийх ард түмэн рүү хандаж мэдгэл хийж болохгүй гэж. За. Яагаад болохгүй вэ гэхээр шүү дээ. Засах эрх нь тэднэрт байгаа байхгүй юу? Хуулиараа засчих эрх нь тэдэнд байж байгаа. Үнэхээр одоо хариуцлагагүй ажиллаа сонирхлын зөрчил өртөөд байх юм бол тийм хүмүүсийг нь цэвэрлэх хуулийг нь гаргаад цэвэрлэх болцоо тэр парламентэд байж байна. Би өөрсөнд нь байж яхад ард түмэн рүү яагаад одоо энэ шүүгч муухай байна, энэ хараат бус байна гэж мэдгэл хийж яах гэдэг чинь үнэн чанартай ард шүүхтээ итгэх ард түмний итгэлийг байхгүй болгож аяж байгаа хэрэг байхгүй. Тэгээд нэг жомоо алах гээд гэрээ шатааж байгаа хэрэг болохоос биш. Тэрийг одоо нэг засах гэж байгаа, залруулах гэж байгаа явдал ерөөсөө биш. Тийм учраас энийг хуулиар хориглох ёстой гэж би ингэж боддог. Харин жирийн иргэн болвол тэрний засах хэрэг байхгүй. Өөрчлөх хэрэг байхгүй. Тэр хүнд бол ямар эрх байна уу гэхээр энэ шүүх муухай байна гэдгийг хэлэх эрх байгаа. Тэр эрхээ эдлээд тэр жирийн иргэд бол харин шүүхийг бол сайн шүүмжилж явах ёстой. Энэ шүүмжил бол шүүхийг бол эрүүл сарвал байлгахад нөлөөлдөг том хүч. 10 хэдэн жилийн өмнө бол прокурор дэрдэх мөрдөн байцаах алба гэж байсан. Тэгэхээр энэ албыг ингээд татан буулгаснаас болоод одоо бас ийм прокурор хууль шүүхийн байгууллагатай хариуцлага тооцох асуудал ингээд байхгүй болчлоо гэдэг ийм шүүмжлэл гарч байна. Энэ дээр дахин сэргээх шаардлага байна уугүй юу гэдэг дээр та өөрийнхөө бодлыг хэлээч. Шүүхийн реформыг бол дангаар нь хийхээр бас үр дүн төрдөг юм байна. Бүр хуулийн сургуулийн ийм сургалтын хөтөлбөрөөс хуульч бэлдэх гэдэг ирээдүйн шүүгч бэлтгэж байгаа тэр хууль зүйн сургуультайгаа хамт энэ реформ хийх юм байна. За тэр хууль сахиулагчтайгаа хамт реформ хийх юм байна. Тэр прокурортойгоо хамт реформ хийх юм байна. Ингэж цогцоор нь хийвэл шүүхийн реформ үр дүн төрдөг юм байна. Бид нар бол одоо ингээд тастаж яваад нэг жоохон юм хийгээл тэгэл сүүлдээ ингээд хаяад байдаг. Ингээд үр дүнгүй байдаг. За тийм учраас шүүхэд дээр байх хэвээр олон эрх мэдлүүд прокурорд байж гэн, цагдаад байж гэн. Энийг авах хэрэгтэй. Ингээд бүх юмыг нэг байр-байранд нь тавих хэвээр. За саяын чиний асуусан мөрдөх алба гэдгийг игүүл зөв прокурорын дэрэгдэх гэхээсээ илүү бүр одоо
мөрдөх албыг манайх улс бол прокурорын дэргэд биш бие даалгаж байгуулах ёстой. Өө за. Тэр байгууллагыг жинхэнэ одоо шүүх шиг хараад бас болох хэрэгтэй. Ганцхан одоо ингээд нэг ерөнхий сайдын томилчихдаг, цагдаагийн дарагтайгаа ярьж байгаа томилчихдаг тийм мөрдөх алба бол байгаад хэрэггүй. Тийм учраас бүр одоо ингээд тэрний даргыг томилохдоо бол одоо ерөнхийлөгчийн оролцдог, улсын хурлаас оролцдог, засгийн газраас оролцдог, цөөнхөөс оролцдог. За. Парламент цөөнх намын доброо одоо саналыг авч яагаад ингээд томилдог. За тэгээд тэр мөрдөх албаны даргыг солио гэхэд энэ дөрвөн албан тушаалтны нэг нь зөвшөөрөөгүй байхад сольжддаггүй. За. Бүр тийм мөрдөх албыг тусад нь байгуулад ингээд явах юм бол бид нар энэ хууль шүүхийн байгууллага доторх одоо нэг элдв бусын юмнуудаас одоо ангид байх нөхцөл болцоо бүрдэнэ. Яг одоо оргууд орон морг охинтон дээр гэдэг шиг одоо ийм имийг байгуулж чадахгүй болвол яах вэ тэр прокурорынхаа дээр гэдэг мөрдөх албаа байгуулад явж ийсэн байхгүйгээс дээр л гэж одоо хэлэх ёстой болж байна л дээ. Гэхдээ энэ мөрдөх алба гэдэг имийг бол зөвхөн одоо хуулийн байгууллагуудын ажилтнанд хариуцлага тооцох гэсэн утгаар биш. Мөрдөх алба гэдгийг одоо энэ том гэмт хэрэгтэй улс орноо зарж идсэн ловерчд одоо гэл төм болчлоо гэдэг тэр юмнууд чинь мөрдөж барих чинь бол одоо одоогийн байдлаар бол засгийн газрын буюу парламентэд олон гуйсан намын мэдлэл тэр байгууллага байна шүү дээ. Тэр заавраар ажиллаж ийнэг бол ажиллаж ийн. Энэ улс төрийн байгууллага учраас. Тийм учраас одоо мөрдөх албыг одоо тэгээд зөвхөн парламентэд олон гуйсан улс төрийн нам түүний засгийн газраас хамааралгүй байгуулах тухаас үл ярьж байна. Тэгэх юм бол нүүрсний хэрэг илэрнэ. Тийм үү? Тийм. Одоо улс орноо зарж идсэн одоо том хэрэгүүд илэрнэ. Одоо энэ хэрэгүүд чи илэрхгүй шүү дээ. Яагаад гэхээр тэрийг мөрдөж шалгадаг бүх хүмүүс чинь парламентэд олон гуйсан тэр нам, тэрний засгийн газрын мэдлэлд ор байгаа учраас өөрийнхөө үүсийг ухдаг тийм хэмжээнд бидний соёл хүрээгүй, бидний хууль тийм хэмжээнд хүрээгүй. Тийм учраас тэр явахгүй байна л дээ. Тийм учраас тэг одоо хийе гэх юм бол ингэж орвонгоор нь хийх хэрэгтэй. Энийг хийдэг тийм эд зориг одоогийн энэ шин залуу хүмүүст байгаа эсхийг бол би бол үнэхээр хэлж мэдэхгүй байна. Залуу хүний чи одоо давуу талбайхын зэрэгсэх зовлон зөндөө байна шүү дээ. Тэгэл одоо та нарын улсын хурлыг хар. Дандаа залуучууд, хөөхөд залуучууд ард түмэн ярьж штэ манай Монголын төр чинь бүхэлдээ хүүхэд залуучуудын театр болчлоо гэж. За. Энэ залуу байна гэдэг чинь бол давуу талтай байхын зэрэгцээгээр бол асар их сул талтай байна. Тэгээ амьдралын туршлага их дутуу байна. Юм үзэд нүд тайлаагүй байна. Ер нь тэгээд одоо гэрээ засаагүй. Гэтэл манад ч одоо их хурлын гишүүд нь орж ирээд би одоо гэр оронгүй надад орон сууц олгооч гэдэг ингээд төсвөөс одоо 20-30 гишүүн одоо энэ парламентаас ч одоо татвар төлөгчдийн мөнгөөр орон сууцтай болсон сураг байна. Тийм юм байгаа. Тэгэхээр энэ бол бас хуулиар зохицуулах ёстой байхгүй юу? Энийгээ хүртэл бид нар бодох ёстой. Тэгэхээр энэ хэд залуужж байгаа нь бол өөрөө тэгээд энэ нэг гараад байгаа одоо энэ асуудлууд чинь үнэтэй л холбоотой. Тийм учраас бол Монголын энэ төр засаг бол жаахан энэ хууль тогтоомжоороо эрхэн байна улсын хурл. Одоо ингээд гишүүний насыг ч гэсэн тодорхой гишүүний насыг өндөр болгох хэрэгтэй. Чи одоо дэлхийн парламентыг бид нэр чи нээлттэй ертөнцид байж байгаа шүү дээ. Хятадын хурлын гишүүдийг хар ямар насны хүн байна? Японыхыг хар, Солонгосынхыг хар, Европынхыг хар. Насны хязгаар байна уу? Насны хязгаар байна уу? За насны хязгаар байхгүй ч гэсэн амьдралын хуулиар энд бол одоо бие гэрээ засаагүй хүүхэд залуучууд очдгоо маа. Тэн чин бие гэрээ засаад үлдсэн амьдралаа улс орныхаа төлөө зориулъя гэд бүр сэтгэл нь шулуудсан тийм хүмүүсийг очдог гэдэг чинь нөгөө
ёс зүйн код болцсон байхгүй энэ улс орнууд. Тэгэхээр таны шавнар одоо энэ улсын их хурал засгийн газрын түвшинд хууль тогтоогоод одоо ингээд засаглаад явж шээ. Тэгээд тодорхой хэмжээгээр ингээд алдаа гаргаад хаа та өөрөө багш хүний хувьд бас ингээд бас дуудаад загинчих тохиолдлууд бол нэлээд байгаа юм байна л да тий. Уцаар ч юм уу эсвэл одоо тэгээд энэ яг санаа оноогоо хэлэх хувьд бол хэлнэ л дээ. Тэгээд залуучууд ч бас одоо тэгээд жаахан эрх мэдэл төрхээрээ барь суудаг штэ. За. За. Яр суун гэдэг маань одоо таны үгийг тоохгүй хандлага байна уу гэж юу? Байлгүй яах вэ? Байлгүй яах вэ? Одоо тэгээд тэр чинь тэгэл хорвоогийн лөнгө, хорвоогийн хууль, таринтай тэгэл нэг хөөцөлдөл тгий ингэгээд байх. Ямар одоо шавьяга битгийл бид нар чи үр хөвгтэй тийм байх ёстой, ийм байх ёстой гэж хэлж чадахгүй байгаа юм чинь тэдний дээр бол тийм тэгсэнгүү ингэсэнгүү тийм байх ёстой гэж ерөөсөө тийм байр суурьтай байж болохгүй. Энэ бол багш үний ч байр суурь тийм байх ёсгүй л дээ. Ерөөс эсхий сумнууд. Тэгээд яг зөв байхыг үл зөв байв сайхан дэмжиж явна. Бороо зөрүү яриад нэтэрэ болоод байх юм бол багш нь дугаал болохоос өөр арга байхгүй. Түүнээс тэрийг бол тэглээ инглээ гэж би бол хэлдэггүй. Ерөн зүгээр одоо улсын хурлын гишүүнийг эгүүлэн татхаас гадна бас парламентыг бүхэлд нь одоо хариуцлага тооцох, магадгүй тараах гэдэг энэ хариуцлагын тогтолцоог одоо бий болгох шаардлагатай гэж байна. Тэгэхээр танийхаар бол үндсэн хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж үздэг байна. Тэгээ өөр арга байхгүй. Дахиад. Тэгээ бид нар ч одоо ерөөс 92 оны үндсэн хуулийн чинь бол одоо 22 дугаар зүйлж өөрөө л тарна гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр манай их хурл бол одоо тарн барин хариуцлага хүлээнэ гэсэн тийм айх хэмээх сэтгэл зүй байхгүй учраас ерөн жаахан хяналтын гадна байгаа учраас жаахан эмнэг догшин болсон байна. Тийм учраас одоо Монгол улсын ерөнхийлөгчийн энэ санаачилсан хуулийг бол одоо нэлээд их эсэргүүцлээ. Тэгээд одоо парламентын дархлааг муудахдаг гэж баахан ярьлаа. Тэр бол одоо парламентын дархлааг муудах байгаа юм огт биш харин сайжруулж байгаа гэж бид судлаачдын хувьд бол харддаг. За тэгээ парламентын ардчлалыг үгүй хийлээ гэж харин парламентын ардчлалыг нь хөгжүүл бэхжүүлж байгаа юм. Энэ хуулийн эсрэг орилж хаад 28 онд намайг сонгоод өгөөрэй гэд яваад очих ч бас нүүр халуун юм да гэдгийг чи боддог хүн бас зөнгөө байдаг юм байна. Тийм учраас ямартай ч энэ хуулийг бол хэлэлцгээр дэмжлээ. Тэгээ их хурл бол өөрөө ажлын хэсэг байгууллагад нэлээд ажиллах байх. Гэтэ би бодохдоо бол яг энэ төслийг бол нэлээд сулруулж нэр төдий битгий болгочихоос гэж бодож байна л дээ. За ингээд бидний ярилцах цаг ингээд дуусч байна. Ингээд бидний урилгыг хүлээж авч дэлгэрэнгүй ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны цаашдын судалгааны ажилд амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. За манай энэ удаагийн ам нэвэл зочны ярилцлагаар хууль зүйн шинжилгээ ухааны доктор, Монгол Улсын их сургуулийн профессор Лүмтэн Дорж оролцлоо. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэнд баярлалаа.